За хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За энэ хүн итгэлийг доктор Мегмар самбуу битээр хамтран бэлтгэсэн байгаа. За 20 дугаар зууны ихэнх үед Монголын төвөнд онцгой гавьяа байгуулсан Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн худагт хуйлгаад лам нар бол олон байдаг. За эдгээр эрдэм чадалтай худагт лам нарын дундаас намтар үйл ажиллагаа нь харьцангуй бага судлагдсан. Заян хүрээний Гүйжлам Батсуурийн амьдрал үйл ажиллагааг энэ удаагийн итгэлээр тодруулахыг зорилоо. За энэ хүү итгэлд үндсэн 6 хэсгээс бүрдэж байгаа. За эхний хэсэг Гүйжлам Батсуур гэж хэмбэ. За халахын Эрдэнэ зай бандит хотогтын хүрээнд 3 хувилгаан лам байсны нэг нь бол Гүйжлам Батсуур юм. За зарилгаар тогтоосон Монгол улсын шаштрт түүнд орон шаштрт. За анхны дүр нь бол Төвд оронд Лувсан Жамба хэмээх нэгэн үе хувилгаан тодорсон. За хоёр дахь дүр нь бол хувилгаан Лувсан Чөлтөм халахад тодорсон. За нэгэн аймгийн гүн Лувсан давын хошууны нутаг Үлгий халзан хэмээх газар сүм байгуулж хурал номыг дэлгэрүүлж түүнийг Жан Чаасны хойно 3 дугаар үеийн хувилгаан Батсуур хувилан гарчээ гэж тэмдэглэсэн байна. За Гүйжлам хэмээн алдарсан бөгөөд Гүйжлам гэдэг нь болохоор хойд дүр гэсэн утгатай төвд үг юм байна. За Гүйжлам гэсийг хойд дүрийн лам хэмээн ойлгож болно. За архивын баримтын мэдээгээр бол хөөж үзвэл Гүйжлам нь 1896 онд төрсэн хүн. За Гүйжлам Батсуурны хүү бага улчир наснаасаа эрдэм ном чандан сурч хүн амьтанд тус өргөн эгэл даруухан амьдрах зам мөрийг барьжээ. За энэ тухай Цэвэг хэмээх хүний өвгөн ардын өгүүл хэмээх дурсамжинд түүний тухай тэмдэглэсэн байна. За Батсуур нь хуучин Сайн ноён хан аймгийн Зай бандитай хотогтын шав нэгэн том ламын хойд сүнс хэмээн хувилгаан өргөмжлөгдсөн хүн боловч ард олныг олноос албадан хэрэглэх эрхгүй. Заян хүрээний урд талд нэгэн хашаа нэгэн гэр хоёр том модон байшинтай өөрийн шав болон дотны нэгэн хүнийг хувийн ажилдаа туслуулан жирийн байдалтай нэгэн лам байсан. За бага насандаа эхлэн төв ном үзэж чойрын цанид зурхаа зэргийг мэдлэг болсноос гадна монгол бичгийг сайн сурч бичих болон зохиохдоо нэлээд чадварлаг болсон гэж тэмдэглэсэн байна. За 1908-аас 1916 хүртэл Сайн ноён аймгийн Дүшээгүний хошуу баруун хийдэд шавлан сууж төвд Монгол манж зэрэг хэл бичгийг сурсан нэртэй зурхаач байсан хэмээн тэмдэглэсэн байна. За хоёрдугаар Далай лам ба Гүйжлам Батсуур. За 13 дугаар Далай лам Монгол заларсны дараа 1906 онд бол Вангийн хүрээнд үйлжөөд хавар нь бол Заян хүрээгээр морилсан байгаа. За энэ Заян хүрээнд 3 дугаар сарын шинийн 8-наас 5 дугаар сарын 28 хүртэл нийтдээ 3 сар 18 хоног саардсан. За учир нь бол энд 4 дугаар сар нь бол тухайн жил илүү сартай байсан болохоор ингээд 3 сар болж байгаа юм байна. За энэ Далай лам Заян хүрээнд хэрхэн морилсон тухай бол Далай ламны гигантны 13 дугаар дүрэл Лувс төвдөн жамц халахын газар залран ирээд гүмбэн заларсах хүртэл аврал мандал айтгсан өрсөө сайшаалт лүндэн айлдсан таалал гарсан гайхамшиг зүйлийг дараалан сэрүүлсэн бичиг ийм нэг сонирхолтой баримт хэдэн жилийн өмнө доктор Чулуун хэвлэсэн байсан. За энэ хүү баримтанд бол энэ тухай бол нэлээд тодорхой өгүүлсэн байгаа. За уг баримтаас харах юм бол Заян хүрээнд заларсан Далай ламтай Гүйжлам хэрхэн харьцаж байсан, Гүйжламын намтар үйл ажиллагаанд холбогдох зүйлийг нэлээд баримт энэ дотор бий. За 1905 онд Далай лам хүрээнд заларсны дараа бол Гүйжлам Батсуур хүрээнд анх удаа Далай ламтай бол анх удаа зоологсон. За түүний дараа бол Заян гэгэний шин дүрийн хувилгааны эцэг их нэр овг нэр жил зэргийг наривчин тодорхойлох зэргээр удаа дараавал хүрээнд очиж уулзсан. За үүний дараа бол Далай лам дараагийн онд нь бол Заян хүрээнд заларсан. За Заян хүрээнд залрахтаа бол Далай лам шашны олон зан үйл хийсэн. За жишээлбэл Заян гэгийн анх дугаар гэгийн Лувсан пэрэндээ болон бусад дөрвийн гүдэн шүтээнд бол мөргөл хөндлөлт үзүүлсэн, зарим гүдэн шүтээний сэлбэн засуулсан байх юм аа. За үүнээс гадна Заян хүрээнд байхад нь бол Далай ламтай тухайн үеийн Монгол манж сайдууд халахын 4 аймгийн нөлөө бүхий ноёд
мөн Оросын консулаас хүртэл хүмүүс ирж уулзсан тухай бас энэ одоо сурвалжид бас тэмдэглэсэн байдаг. За Далай лам заягийн хүрээнээс буцахын өмнө бол даян шамнар бол аймаг олноороо дан шиг мандал өргөсөн. За энэ дан шиг наадам хийсэн. За энэ наадамд бол Далай ламын нэрийн өмнөөс барилдсан одоо заягийн шавийн аюул шаарслан төрүүлж одоо тус шавийн мөн балжин жавийн аман үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна. За наадам төгсгийн дараа бол Далай ламаас Хувилгын лам Батсуурт бол 5 давхар дэвсгэр мөнгөн завья Гүдэмба даржат хэмээх одоо цолыг бол шагнасан байгаа. За энэ бол Далай ламаас Гүж лам Батсуур хүртээсэн түүний эрдэм соёлыг өндөр үнэлсэн одоо хэрэг болов гэж одоо бодож байна. За ардын намын гишүүн Батсуур. За Гүж лам Батсуур найсуу цагийн үнээсийг гүнээ мэдэрч өдөр бүр нэг л хэвийн үргэлжлэх хүрээ хийдийн амьдралаас хөндөрч улс орон ард түмний илүү ашигт тустай үйлс бүтээх хүсэл эрмэлзэлтэй болжээ. За энэ хүү бодол хүсэлтэд хөтлөгцөөр 1921 онд ардын намын гишүүнээр элсэж хаяач аймаг шав хошуу нутагт ардчилсан өөрчлөлт хийх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсан. За 1921 онд сурган боловсруулах газрын бичээч Дорж Холом Сайнаян аймгийн Зай бандит хотгтын шавьд төлөөлөгчөөр очсон. За энэ хүү Дорж Холом бол Сайнаян аймгийн тухайн үеийн нөлөө бүхий хотогт дарга бандит за Хувилгын лам Батсуур нарыг бол өөртөө одоо өөртөө илүүж намд одоо түүнийг одоо намын үйл бодлыг ойлгуулж тэднэрт одоо орон нутагт бас тэр дэмжүүлэх юм үйл ажиллагаа хийсэн. За заягийн хүрээнд байгуулагдсан анхны намын үүрийн гишүүнээр бол Гүж лам Батсуур, Санжив, Гавж Далай, Дэндв нар бол одоо оролцсон. За тэрхүү намын үүрийг анх байгуулахад их л хүндэтгэлтэй, ёс төртэй хандаж, тусгай гэр бариулж, хойморт бурхан шүтэн залж дахил 50 ном уншиж, даллаг авав. За мандал өргөх зэрэг зан үйл хийсэн байна. За энэхүү шашны зан үйл нь нам төрийн үйлс өөдрөг бүтэмжтэй байх улам мандах бадрахыг бэлгшээж байжээ. За намд хэлсэн бурхан тахилын өмнө намын ажилд хоёргүй сэтгэлээр чин үн зүтгэхээ илэрхийлэн мөргөн залбирч хандаг үүрхийн хамт дахилын идэ боовноос өсөлтөн оронд одоо хүртэж байжээ. За энэ тухай түүхэн баримтанд бол одоо манай ардын намын гадаад эзэрхэг харгас гараас ангижирч дотоодын шашны хэрэгүйг мандуулж төрийг баттган олон амьтныг амар жимээр аж төрүүлэн жаргуулахыг зорилготой хэмээн ухууж мөн ламд мандал өргөж хошуу ноёд дөшмөд бүхэл 50 лам мэтийн мөнгийг 2 гараад тэгш өргөн барихын хамт мандалд тариа хийж бүдүүн хоолойтой унзад хэмээх ламаар ном эхлэн уншуулж бүгдээр уншаад дуусахад мандал тариаг хамтаар барин толгоогоороо бүхийн мөргөж байсан хэмээн тэмдэглэсэн байна. За заягийн шавийн намын үүрийн үйл ажиллагаа нэлээд өргөцсөн учраас заягийн шавийн нутагт бол ардын намын төв хороог одоо байгуулсан. За энэ хорооны анхны дараагаар бол мөн Батсуур одоо томилогдож ажилласан байгаа. За ардын засгийн газрын төлөөлөгч Батсуур. За ардын засгийн газрын шийдвэрээр 1922 онд Сайнаян аймагт суух төлөөний түвшин Батсуур Дорж Холомыг чөлөөсөө учир түүний оронд бол Гүж лам Батсуурыг бол томилсон байгаа. Төлөөний түвшинлийн гол хийх ажил бол тухайн газар орон нутагт нутгийн захиргаа байгуулах, хүн амын тоолго явуулах, хошууны хурлыг хуралдуулж одоо шинээр цаг захиргаа байгуулах энэ ажиллагааг бол эрхэлж байсан. За энэ ажлаар бол Гүж лам Батсуур бол Цэцэрлэг мандлын аймгийн Далай Чанхар ангийн хошуу, Хатанбаатар ангийн хошуу, Ачит ангийн хошуу, Сайнаян хан Бар цөхийн хошуу зэрэг олон газараар бол өөрийн биеэр явж нутгийн захиргаа байгуулах мал хөрөнгө тоолох зэрэг олон ажлыг бол одоо өөрийн биеэр явж хийсэн. За дараагийн. За мөн Гүж лам Батсуур нь бол ардын намын төлөөний түвшмэл намын хорооны дарга хийхийн зэрэгцээр бол Сайнаян аймгийн Зай бандит хотгтын шавийн шанздвар бол одоо томилогдсон. За энэ нь бол одоо бас ардын 1923 онд бол заягийн анх дугаар их хурлын хуралдуулж одоо сандлын тушаалгыг бол одоо олонхын саналаар бол авсан. За Гүж лам Батсуур нь бол Сайнаян аймгийн нөлөө бүхий хотгтууд дарга бандит зэрэг хотгтуудтай ойр татна байсан. За дарга бандит хотгт бол тухайн үеийн содорчгийн хүрээлэнтэй бол ойр татна байсан. За ард түмний ари бас хэмээх
зохиолыг бол Содрогчийн хүрээлэнгээс хэвлэж олон хүмүүд тараасан байдаг. За тийм учраас Гүйжлан Батцөөрн тухайн үеийн Содрогчийн хүрээлэнгийн эрдэнэт нь хүмүүстэй бол ойр дотно холбоотой байсан. За тийм учраас түүний одоо заягийн хүрээнд байсан зарим нэгэн ховор сурвалж бичгүүдийг одоо Содрогчийн хүрээлэнгээр өөрийн зардлаар хөргүүлж байсан тухай юм мэдээлэл байдаг юм байна. Гүйжлан Батцөөрн бол 1924 онд бол тухайн үеийн хаан Зөвлөлт Орос улсын Санкт Петербургийн Дорн дахины хэл бичгийн сургуульд бол явсан байгаа. За энэ түүний хамгаалах бичиг харагдаж байна. За дараа онд нь бол түүний би одоо цаг уур таараагүй үднээс 1924-25 онд бол нутаг буцаж яваад алтан болгохт бол нас барсан. За ийм төвхтэй. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За илтгэл одоо хэвлэгдэх учраас бас зарим нэгэн зүйл нь энд одоо багт ухаа гэж бодож байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Урхан шашны гайхамшиг итгэлт хамбын лагшинд бараалхах аялал. Та хамбын хүрээнд зочлон итгэлт хамбын өргөнд хамбаламда бараалхан. Гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж. Улаан утгатай танилцах хамбаламын адистэд аршан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч буддатур. Эрхийн үзэгч таныг энэт улсад зочлон саатаж дээрхийн гигэнтэн дадабашин айлдур хүртэн дарн салахот дөх хүрээ хийдүүдэд эргэл мөргөл аврал даатгал үйлдэх. Эли хотодох агшир дамуран барилга энтх хаалга агра хотодох алдарт тажма хаалузах дурсамж дүүрэн аялалд өрж байна. Ариуслын зууч буддатур. Нас бол зүгээр л тоолсон сагиржээ. Учир нь үйлчлүүлэгчдийн таашаалыг хэдийн хүртсэн гоо сайхны Shine салооны хамт олон 2016 оны цоошин загварын нүүр хүзүүний бүх ил хэсгийн үрчлээ нөсөө тол хацрын улаалтыг ямар ч тарилах зөв мис ашиглалгүйгээр арилгадаг Америкээс гаралтай 4D аппаратыг шинээр оруулж ирлээ. Энд та шууд төгсөөрчлөлтийг хийж 5-аас 8 насаар залуужиж хотын гудамжаар харц дээгүр дэгжин алхах боломжийг бүү алдаарай. Shine салон. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хүүш юу сайн юм бэ? Далаа багш майлдсан юм байна. Тэрний Будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэгдэн хэзээс эхэллээ. Эхэлчихэж. Хүүш чи тэгвэл надад усныхын номерыг өгч би одоох яриадах юм. За 70 14 37 64 99 10 37 64. Уурдуудаа баяр дуулгаад уянан нэрнэ. Евротур. Эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан дарихийн сүм, зүрхэн сүмийг харан өрний сонголог цуглуулга Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал урьж байна. Буддатур 1000 сонсохоор нэг үз.